Ядуу улсад арчлал тохирдог уу? Манайх ядуу. Тэгэхээр санал худалдаж авч болох уу? Одоо бид нар ингээд өсөглөн байж байгаа тийм. Нэг сая төгрөг өгч нэг намайг дугуулах өгч гэвэл дугуулах болов? Сая төгрөг нь хаа ингээд дугуулна гэсэн. Тэрнээс улбаатайгаар улс төрч ямар нөхдөд вэ? Одоо болвол аль их орилж олонний анхаарал татж байгаа хүмүүс ордог. Тэрийг бид нар инфлюенсерүүд гэж нэрлэдэг. Ер нь нэг тийм олонний танил маягийн нөхдүүд орж байгаа үстэй. Тэр нөгөө сонголт ямар вэ? Алдаатай байна гэсэн үг тийм. Тэгэнгүүт энэ нөхдүүд төв банкыг өдөрдүүлэх болох вэ гэж. Монголд бол одоо төв банк хараад босоо. Хуулиараа хараад бос. Гэхдээ Монгол банкны ерөнхийлөгч гэнэ мэлдэг. Улсын их хурлын дарга томлол. Тэгэл орож ирээл улсын их хурлын чуулган дээр Монгол банкны ерөнхийлөгч хэлсэн баг. Нэг улсын их хурлын дурын гишүүн Завин Жинтэр. Тэгж болд юм. Та ажиллаж чадахгүй байна ч гэх шиг. Сонсон юм. Эрх мэдлээ яаж давуулан ашиглаж байгаа хгүй учраа болохгүй юусоо. Энэ яагаад ингэж одоо үүдэн тустай байдаг вэ гэхээр улс төрчнөр бол ингэж байж үж байгаад яваад өгдөг. Эдгээр мэрэгжлийн хүмүүс биш байдаг учраас хамаагүй санхүүгийн систем рүү яг оролцуулдаг байхгүй уулын. Гэтэл оролцуулаад фейлдсэн хоёр том улс байдаг. Нэгтгэн Зимбабве байдаг. 2010-11 оны үед Зимбабвегийн ерөнхийлөгч ард түмний амьдрал хэрхэн сайхан болох вэ гэж бодонгуудаа ард түм мөнгөтэй сайхан болно гэж үзээд мөнгө хевлээ зах зээл рүү нийлүүлж гэлсэн. Тэгэхээр яг инфляцтаад мөнгөний үнцээ унчих гэсэн тийм. Тэгэнгүүт нөхөр ботсон ба. За яахан мөнгөний үнцээ унаад тийм. Гой арга болсон. Мөнгөний дэвсгэртийн тоог нэмж. Хамгийн дээдлийн мөнгөний дэвсгэртийн тоо хэд болсон гэж бодож байна. 10 тэрбум болсон. Тэгээ тэргэн дээр төрсэн зөө баахан бодолд 10 тэрбум. Яг ч талхаа авах гэж байна. Тийм хэмжээндээ авчихсан ш тэр нөхөр. Тэгээ илгээр өвцсөн ш. Хоёр дахь Венесуэл болсон. 2016